За хөмийн урлагийг одоо хүмүүс бол ойлгохдоо нэлээд хэцүү. Зарим хүмүүс бол хоолой гүрийг одоо эвдлэх гэмтээгч гэдэг юм уу. Ийм ойлголттой байдаг. За хөмийн урлагийг зөв зүйтэй ойлгоод зөв сурж эхлэх юм бол одоо тийм хэцүү хоолой эвдэгч байдаг юм уу. Ийм асуудалгүй. Ийм урлаг. За хөмийн урлаг нь үндсэн одоо хоёр төрлөөс бүрддэг. За нэг нь бол шахаа, нэг нь бол хархираа гэсэн. За ингээд энэ хоёр төрөл дээрээ нэмэгдээд одоо хүний өгүүлбэр эрхтийн тусламжтайгаар одоо эсгэрээ аяа илгуу гаргах, аяа илгуу оруулах гэх мэтчлэн одоо хөмийн арга техникүүд одоо гарч ирдэг. За үүнээсээ одоо манай Монгол хөмийчд бол маш олон төрлийн одоо төрөл байдаг гэж ойлгодог. За энэ нь бол ихэвчлэн одоо хөмийлөх арга техникүүд байдаг юм аа. За жишээлх юм бол анхны одоо суур дугуйлт бол шахаа гэсэн дугуйлт байдаг. За энэ дугуйлтыг бол та бүхэндээ сонирхуулахад ийм дугуйлт байна. Энэхүү одоо шахааг зөв сурснараа за тэр хүн цаашд одоо хөмийн бусад хөмийлэх арга барилуудыг одоо зөв сурдаг. Зөв одоо техникийг бас сурж эзэмшдэг. За нөгөөх нь бол одоо намд ор дуурах буюу хархираа гэж байна. За энэ хоёр хөмийн төрлийг одоо зөв сураад за энэ нь хүний өгүүлбэр эрхтэнтэй холбогдож одоо арга барил хөмийлэх арга барилууд болж ингэж өргөжиж явдаг. Ийм учиртай урлаг байгаамаа. За тэгээд энэхүү хөмийн урлагийг сурч мэдээ, энэ урлагийн тухай зөв ойлголттой болъё гэсэн одоо хүсэл сонирхолтой хүмүүсийг одоо энэхүү сургалтын төв дээр урьж байна.